сайн бацгаана уу? Зуны шоу подкаст номер 4 хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн подкастаар бид гурав юу ярих гээд байна вэ гэхээр за бид хэд манайхан сонгуулийн мөрөөр мөрөө хөтөлбөрийн мөрөөр сонгуулийн мөрөөр мөрөө хөтөлбөрийн мөрөөр гэж шинэ контент эхлүүлж байгаа. Энэ нь болохоор юу гэдэг сонгогчдын боловсрол зориулсан аль нам ямар мөрөө хөтөлбөртэй байгаа. Бид нар бол бүгд мөрөө хөтөлбөрүүдийг уншсан. Тэгээ уншсны дагуу ер нь бол горлогч нар дээр очоод мэдээж нөгөө нэг дэвчээ хүмүүс өөрийн барьсан нэг сэдвүүд байгаа шүү дээ. Тэрнийхэн дагуу мөрөө хөтөлбөрийг уншаад тэрнийхэн дагуу асуулт асуугаад явж байгаа. За тэгээд асуулт асуугаад явсан. За тэгээд миний хувьд жоохон гомдлын сэтгэлтэй байгаа. Тэгээд та хоёрын хувьд ямар байсан бэ? Хөтөлж явсан баскийг өвд. За тэгээд манай Human Z бол мэдээж залуучуудыг сонгуул өгүүлэх гэл янз янзаар үзээд байгаа шүү дээ. Бид чинь тий контент чигээр, подкаст чигээр, пост бичээл самартай зураг авахуулаад тэгээ энэ дундаа нэг барьж авсан юу н мөрийн хөтөлбөрийн мөрөөр буюу бид нар угаасаа гişүүдтэй тий бидний төлөөлж байгаа хүмүүстээ мөрийн хөтөлбөрийг л барьж ярих юм байна. Бидэрт өөр факт байхгүй юм байна ингээ гарсан. За тэгээд хүмүүсээс асуугаад явсан. Надад бол асуулт ямар нэг асуудал байгаагүй. Одоо жишээ нь тий яагаад үйлдэл чинь ингээд өөртөөх нь бичсэн зүйлийг өөртөөс нь асууж байгаа болохоор ирж байгаа хариу үйлдэл нь яагаад чи надад нэг жоохон тухгүй байсан. Хоёрт нь урам хугалсан юм нь хүмүүс сонгуулийн тухай ерөөс ямарч мэдлэггүй байсан нь жоохон урам хугармаар байсан. Тэгээд жоохон тодруулаад ярих юм бол өчтөр бид арчсан намхтаар очичоод гарч ирээд ардын намхтаар очисон шүү дээ тий. Тинчээ бол мэдээж хэрүүл маргаа ямар нэгэн муухай зүйл бол болоогүй. Гэхдээ ингээ нөгөө эндээ ингээ дутус мутус хийцэн нэг хоёр хүн ирснэ тий. Зөвшөөрөл авсан юм уу, гэрээтэй юм уу, гэрээгүй юм уу гараад яриг ингүүтээ намайг нөгөө ингэсэн шүү дээ. Чи би яагаад ч ингээ өмөлцөөд амар айгаа сандраа шууд бүх контролоо алдаа сэтгэл хөдлөл шууд амар ингээд тэгсэн шууд ингэж мэгээд амар сонирн болоод тэр үед би юу бодгцсон бэ гэхээр яагаад Монгол улсын тий 2024 оны сонгуульд нэр дэвшиж байгаа хүн яриа хийж хахад залуучуудын төлөө хэвлэл мэдээллийн байгууллага очоо юм ярихын тулд тийм сонир мэдрэмж авч байгаа юм бэ гэдгийг намайг нэлээд стресстүүлсэн. Тэгээд энэ дээрээ л өчтөр жоохон ираагцэлцнаас яг энэ контент маань бол надад айгүй нийгэмд хэрэгтэй зөв контент гэж бодогдож байгаа. Тийм шүү дээ. За окей. За мөрийн хөтөлбөрийн мөрөөр гэдэг жоохон тайлбарлая тий. Тайлбарлах юм бол бид нар бол ингээд энэнийг одоо юу гэх сонгогчийн боловсрол болон бид нарыг үздэг залуус хүмүүстэй зориулаад бид нар ингээд за хэдүүлээ одоо нийгэмд мөрийн хөтөлбөрөө уншдаг байя. Бүгдийг унших албагүй шүү дээ. Тэр хэсгээс одоо яг надад зориулж өгөх гэдэг залуучуудад юу зориулж хийх гэдэг оюутнуудад юу зориулж хийх гэдэг гэсэн ийм жижиг хэсгүүд тэмчин байгаа шүү дээ. Тэр хэсгүүдээ уншаал хийгээл одоо за эдгээр ийм юм их гэдэг юм шүү. Эндээс би ойлгохгүй юм юу вэ? Гэл тэрийгээ би өөрөө яг сонгогч хүнийхээ залуу хүнийхээ байр сууриас уншаад очил асууж байгаа байхгүй юу тий. Жишээ нь залуучуудыг одоо юу гэх юм тий гарааны бизнесийн энэ хэсгийг ингэж дэмжинэ гэж энэ яагаад яаж дэмжих юм бэ? Тэгэл болоо. Бас нөгөө талаараа юу вэ гэхээр бид нар ингээд нөгөө нийгэмд аягүй гоё тийм эрэг юмыг уриалъя л гэж бодсон л доо. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо нөгөө юм байгаа шүү дээ. Сайн байна уу? Одоо очиж нэг төвчтэй очиж сайн байна уу? Тэгээд тийм юм бид нар залуучуудад зориулсан сонгогчийн мөрийн хөтөлбөрөөр гэдэг юм контент хийх чинь гэсэн чинь нөгөө би бас тэднийг бас айгүй нөгөө талаар өрөвцөн заяа. Тэдний юм бэл камер хараад өөр камер хараад те өөрийнх нь танихгүй сэтгүүлч ч юм уу хүн ирэл юм. Яг ч баг юм үү те. Наа энэ тэндээс бичээ эвгүй болох ч юм бэ. Тэгээд те нэг тийм бүгд тийм айцтай хүмүүс нэг нэгэндээ итгэхэ болцсон. За тэгээд би бүр пүүх нийгэм дээр гараа шууд юм байгаа юм уу те. Гараа л юм байгаа юм уу гэл бүр ингээ гайхаж байгаа байхгүй. Тэгээд тэд нар чинь баг ингээл юм ингээл тэнд байгаа нөгөө туслахууд найгаал менежерүүд найгаал те та нар хэмлээ ханаас явж байгаа та нар чинь арцлан намхал өдр гэж юм яа л ингээ бид нар айлч юм уу яасан юм уу тий айлч намх биш эн чинь зүгээр ингээд яг хуу нөгөө талаараа бас гоё ажиглах нөхөр залуучууд нь бас өөр өсөн залуучууд нөгөө цаа мэдэн шүү дээ сайн юу байна мэн гар урлаа те гар урлаа би энэ дэр бат найрамдлыг болгоомжуулж бас хэлмээр санагцсан аюу гоёсэн хандлага нь тэр ингээ өөрхөн видео багийг дагуулж аваа те влог хийгээ тэгэл ингээд асуулаа тийм үү хэдүүлээ энийг ярьчул яаж юм маань ингээл те өөрхөн хүн гоё барьж авсан сэдвээ яриул яаж гэсэн зүгээрээ таваасаа боловсрал ярьд юм чаа бид нар боловсролыг чинь л асууя гэдэг ийм хэсэг өдрөө явсан нөгөө талаараа бид нар яасан бэхээр одоо тэнд ингээд өчигдөрөхэд одоо Монгол Ардын намаас одоо учралтай гишүүн болсон тэр байсан тэр хүмүүсийг бид нар харлуулах гэдэг юм байхгүй тий зүгээр бид нар одоо жишээ нь ингэж бодлоо шүү дээ хүн харлуулах гэсэн бол 20 оны сонгуулиар танаа нам ингэжсэн байна энийг яагаад хийгээгүй танаа утаа төгжрөл ингэж бодлоо шүү дээ тэгээгүй тэгэхээр чин бид нар тийм асуулт нэгч байгаагүй тэнгүүдээ бид нар болохоор яаж байгаа вэ гэхээр зүгээр л
24 оны мөрийн хөтөлбөр чи юм тусгасан байна. Энэ дээрээ тодорхойлго өгөөч. Энэ хэрэгжих боломжтой юм уу, боломжгүй юм уу? Бид нар хүн харлуулъя гэж бодсон мал те нэг улс төр судлаачтай ч юм уу те эсвэл анализ хийдэг хүнтэй ингээл за энэ хэр бодтой энэ худлаа өстэй Монгол ардын нам үлээж шүү. Эсвэл ардчилсан намын энэ гарууд ингэж шүү те эдгээр ийм бүр ямар цохон байгуулахгүй шүү өдр гэж болно шүү дээ. Тийм байхгүй байхад битгий айцгаа. Бид нар угаасаа цаашдаа энийгээ хийн. Тэгэл бас залуучуудтайгаа гоё яаж үзэх хэлбэрт нь оруулж болох уу тэрийгэ хийдгээрээ л хийн. Тэгээ надад бол яг хандлага нь бол амар муухай санагцсан. Миний бүр ингээ яжид кофе уусан байсан нэтэргүй бүр ингээ энэ салгалаад. Тэгэл баскетээр шууд пак гэл очингууд нөгөө нэг би ч бас яачих юм бэлээ гэж одоо баримтжуулъя гэж бодвол камераасаас нь би асуусан. Тэгтэл тэгэл нэг амар том битээний цагаан уц нөгөө нэг чихвч нэг мэдээлэл дамжуулдаг юм уу юу юм. Хоорн ингэж ярьдмараа тэгснэ надад чи юу орж ирээл гоцож гараа. Гэхдээ биднээс юунд нь айд юм бэ? Чи юу бичээд байгаа юм наадах ундраа. За уучлаарай те. Анхнаасаа тийм муухай хандлага гаргаагүй бол бид нар тийм юм болохгүй л байсан байна. Тэгээд бас нөгөө ард иргэд дунд бас ингээд одоо юу гэх юм те тэрэн шиг бити байгаар энэ шиг бити байгаар эдэр гэсэн юм өдрөө ягаал те ард иргэд нь нэгэндээ итгэх байлцсан. Улс төрчид нь итгэх байлцсан. Тэгснээр ингээд тийм үгүй нийгэмд чинь сайн сайхан зүйл байгаа штэ. Гэрэл гэгээ байгаа, гой зүйлс байгаа. Залуучууд гараад нэгэнтэйгээ тэрвэрлдээд уулзалтаад яриад те бид нар хоорондоо гэрэл гэгээд зүйл ярьдэн штэ. Бүгд ингээл амар хар бараа стресстэй. Эднэр л муухай хүмүүс гэж. Бид нар Монгол ардын намын гишүүдэд те үндэсний эвслийнхэн хүн намын тэр гой хүмүүст итгэж байгаа штэ. Бүгд л гараад идэж уудаг толгой дээр бааш идэг гэж юм юу ахав те. Тэнгүүд бас ийм штэ те. Яагаад мөрийн хөтөлбөрийг үнэн хонон үнжийн ч уншсан те. Яагаад тэр 80 хит хитэн хуудас байлаа. Тэднийг бид нэр хэвлж авах гэж принтер худалдаж авсан юм те. Бид нар чинь цаана бид нар ингээл юм болохоор муу хулгаач гэлээ. Эсвэл идэж ууна гэдэг энэ юмыг халаад те тэр мөрийн хөтөлбөрийг уншаад үнэхээр энийгээ хийх юм уу хийхгүй юм уу гэдгийг нь ярья. Дараа нь те бид нар ийм юмнууд сонгочлоо та нар сонгоо үздэг гэх биш. Яг тэр мөрийн хөтөлбөрийг нь бариад ярья гэдэг агуулга яагаад хүмүүст орохгүй байгаа юм. Яагаад мөрийн хөтөлбөр асуу гэхээр завгүй ч юм уу те эсвэл манайх яриа өгөхгүй гэдэг байгаа юм тий. Энд чинь ингээд олон нийт чинь нэг нэр дэвшээ за нэг Баярмаа Мөнх Батхан гэдэг хоёр хүн нэр дэвшээл за энэ нь юу ярьж байна энэ нь юу ярьж байна гэдэг нэг тэр дунд нэг үнэн худлын динс хүний нэг бодит байдлын ялгаа байх ёстой шүү дээ. Тэрийг нь хэлэхээр татгалзаад байгаа нь өөрөө бид нар ямар их хэлбэрт баригдаад биднийг ингээ хайрцаглаа бацсан юм бэ те. Яагаад олон нийтийн үйл ажиллагаа шүү дээ. Тайзан дээр гараад тэнцээ ингээ Монгол улсын иргэд ирээ ярьж хагаад өөр хэвлэл ороод асуухад бүр ийм эвэртэй тулаа үтцсэн юм шиг тийм хачин Иракт үзүүлж байгаа юм би. Бид нар тийм амар баригдмал болцсон юм уу? Яг хөө сэтгүүлч нар ингээд ороод янз янзын зорилгоор ордог бла бла. Окей, ойлгоно. Тэ. Гэтэ бид гурав орилж ороогүй, лайв асааж ороогүй, тэ камера шууд асааж ороогүй. Бид гурав ороод сайн мэн үү? Тэр туслагт нь л хэлсэн шүү дээ. Тэрнээс тэ ингээл амар залуусын төлөөлөл байна. Бид нар яг одоо та нараас асуун тэ. Өнгөрсөн жил та нар хулгай хийсэн, энийгээ хийхгүй байсан гэж дайраагүй шүү дээ. Бид нар тийм ёс зүй байхгүй. Тэр энийг л хүмүүс ойлгоод одоо чинь өнөөдөр ч гэсэн бид гурав одоо гарах чинь тийм үү? Гараад хаавал дүрх нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдээс мөрийн хөтөлбөрийг нь асуун, хэр бодиттой байдгүйг нь асуун тэ. Ямар хүн нэр дэвшиж байгаа юм? Ямар хандлагатай хүн нэр дэвшиж байгаа гэдэг бид нар олон нийтэд шууд харуулна. Энэ буруу биш үсттэй. Надад бол амар гонигтай мэдрэмж бас төрсэн заяа. Тэр нь болохоор юу вэ гэхээр Монголын хэвлэлийн эрхчлөө гэдэг юм Монголд юу байха болцсон юм уу? Би бол ингээ анх удаа ийм сурвалжтанд явж үзэж байгаа байхгүй. Тэгээ надад бол тийм байхгүй. Би бол тэгэл уустаа ингээл хэдүүлэг комментэнд ингээл явдаг байсан шүү дээ. Тэгээд анх удаа ингээл гарсан чинь ингээд хүүе энэ яад ингээд яг өгнө гэсэн үндэл өвд юм уу? Ингээд зүгээр очиод мэдих хэрэг ингээд бидэнд байха болцсон юм уу? Энэ арчлал яатсан юм бэ? Зүгээр надад бол зүгээр тийм юмнууд амар болоо. Гэтэ хамгийн сонирхолтой нь ингээ боддоо нэр дэвшиж явах үедээ хүмүүс хамгийн зөөлөн байдаг байхгүй тий? Хүн болгоныг очиод өмсүүлээд байгаа ч тий өмсүүлэхэд бэлэн. Ингээд хамгийн зөөлөн дээр байдаг хүмүүс бид нар ч бас ингээд тий тодорхой хэмжээний нийгэмд нөлөөллөө үзүүлсэн юм хийдэг тий бас ингээд зарим хүн хараа биднийг таних хүмүүс очиж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байхад гишүүн болсныхоо дараа сайд болсныхоо дараа бид нарт яаж ханддаг бол бид нар ямар сонгуул өгөхтэйс нэг амар мөнгө олох ажил хийгээд байгаа шүү дээ тий. Уу яг хүн бас харах нь бол байгаа даа. Бас нөгөө талаараа одоо үнэхээр зүгээр нөгөө ил тод бай гэдэг үг амар модалтай байна шүү дээ. Ил тод байя. Үнэхээр зүгээр сонгогчдоо биш дэмжигчтэй цуглуулад
өөрснийхөө тэр яриаг хийх гээд мөрийн хөтөлбөрөөр ярих гэдэг нэвсрэг намуудаа муулах гэдэг юм бол твигээ хэл. Та нар ирээд хэрэггүй. Твигээ хэлчих юм бол бид гараал явчих. Бидний ямар зориг араас нь микрофон чих гэдэг байгаа шүү дээ ямар. Тэгэнгүүт зүгээр тэгвэл окей ойлгоно тий. Тэг бид нэр тэр чинь цацгахгүй. Хэрвээ ярьж байвал ярьж гин ярихгүй бол ярихгүй нэг л болоо. Тэрнээс бол ингээд нэг амар хамгаалагч нар гарч марж ирээл те. Ингээл яг өөрснийх нь хамгаалагч биш л гэж юм л та. Гэхдээ хизээ сургуулийн хамгаалагч нараа микрофон зүүжэл тэр тийш ингээд гараа. Өө манай хамгаалагч нар тийм лаг болцсон юм уу? Манай офисын хамгаалагч хаана вэ нөө? Тэнгүүд бид нар одоо бас хамгаалагч авч явах юм ааш. Үзэх гээд байгаа. Сайн дураараа бидрийг хамгаалах юм байна уу? Бид нар бол ямар нэгэн нам мамма санхүүжилгэнгүүд байхгүй шүү. Одоо чинь та хоёрт нэг юм хэлье заяа. Ингээ 5 жил зүтгэцэн заяа. Ингээ тэгээ энэ санал ширээ юмнууд ингээ юу ах га зүтгэцэн те. 3 баачга очсноо те. Нэр дэвшигчдийн бичлэгийг хийснэ. Эний чинь цацлаа шүү гэснээр тэтэртэй гэрээ зурх гад сууж ах хаана үнцэнд байгаа юм бэ? Новш гэж бид нар тийм хогийн юм хийж хоол идэхүү те. Тэр бидэрт хоол болох уу? Энийг яагаад хүмүүс шууд ойлгохгүй хүлээж авахгүй байгаа юм бэ? Тэр нэг гэрээний нэг 10-20 сая төгрөгөөр бид нар өнөөдөр тим юм хийчээд яаж 50 унтах вэ? Тийш дээ. Бид нар өөртөө чадахгүй байхгүй. Бидний дотор тийм юм байхгүй болохоор тийм юм хийчээ бид нар өөртөө 50 байж чадах хүмүүс. Тэгээ өчигдрээ хогийн тэр юм бидний ректор байгаа юу? Байгаа. Хинч цацахгүй үстэй. Цацахгүй. Шаардлага байхгүй. Хүний мууг үзэх шаардлага байхгүй. Тэгэхээр л энэ дээр юу гараад ийнэ гэхээр зүгээр хэлэх гээд байгаа санаа нь улс төрчид байна уу, улс төрчийн PR байна уу, зөвлөх нь байна уу, хамгаалагч нь байна уу, хэвлэл нь байна уу хамаагүй. Хүнтэй хүн ёсоор харьц. Хандлага тий. Хүнийг ер нь өнөөдөр юу илэрхийлэх юм? Хандлага нь л илэрхийлнэ. Тэгэхээр хүнтэй одоо би хаанхын би шар сэтгүүлж байсан ч болно шүү дээ. Би шантаачсан байсан ч болно шүү дээ. Ер нь бол тий магадгүй. Тэгвэл тэр хүнтэй хүн шиг харьцаж болно шүү дээ тий. Одоо чи яах гэж ирсэн юм бэ тий? Нууцаар мэдээлэл авах гэж байгаа юм уу? За тэгвэл яриа очоод асуу. Би гişүнээс ингээд асуулгаад үгүй. Гээд хэвлэлийн хүн хэлжүүл хүн нөгөө нэг очиж алыг гэсэн гар нь юм бодно. Хүү нэр би одоо чи юу гэ та тий. Хүмүүс энэчээс сурталчилгаагаа хийж байгаа ичиндээ. Тэрийг өрөөсөө хүлээж авахгүй байна гэдэг чинь тэр тусмаа би бүр онцолж хэлмээр байна заяа. Энэ дэр дэвшигчдийг энэ сонгуулийн үеэр хамгийн их баллж байгаа хамгийн их нүрийг баастж байгаа хүмүүс бол хажууд нь байгаа тэр менежер зөвлөх гэдэг хүмүүс шүү. Өчигдөр бол одоо чинь би ингэсэн штеп. Наа чи яриа өгөхгүй мэн үү? Нэг гараад хүмүүс уулзгаа хүлээж байгаа гэсэн чи байхгүй л штеп. Нэг имэд авуулаа цутаагаад ах юм. Гэ би хэлсэн. Энэ үнэн би харсан юм а. Тухайн үеийн мэдрэмжээрээ хэлсэн. Тэгсэн чинь яалаа. Юу гинэ? Чи сая юу гсэн бэ? Гэснээ. Гинт нөгөө нэг тэр үед нэг улс төрийн тавуулт гэж амар нас соёлтой байгаарай л гэж хэлэх гэсэн инээж минийгээд зүгээр үннээр л байл та тий. Окей, тэр үед ингэж хэлж болно шүү дээ. Хөөе миний дөө, наа хүн чи завгүй штэ уулзах чинь тий. Чи ингэж хэлж болохгүй штэ гэж надад хэлсэн бол гомдоо. Тэнгүүд нь би нөгөө чи сая юу гэнэ гэхтэн нэрээ би сая юу ч гэж бодсон чи араас нь них эмэнжи нэг ороод ирэхээр ёо ихчээ та илүү штэ гэж би бодсон. Гэтэ залуучууд энэ та нарын гаргаад байгаа хандлагыг чи мэдрээд ийна, хараад ялгаад ийна. Та нар амар тэнэг байдалд ороод ийна. Үгүй яхаа нөгөө өчигдөр ингээд яг бид нар ингээд бас эвгүй сэтгэл төрүүлэхээр юм нэг хийгээгүй шүү дээ. Зүгээр л байжсэн. Бид нар зүгээр ингээд үүдэнд ингээд зогсчихсан шүү дээ. Ярьж байгаа минь сонсоод тэгээ за дуусгаар нь тэрнээс бол бид нар яриа нуурнаар ингэж мэгцэн байхгүй шүү дээ. Зүгээр л яг нөгөө Ронинго хугсарсан Баска нэг амар human зэддэг амар том микрофон барьсан хөлөөгөө зогсонгууд хардсан юм уу яасан тий. Тэгээд уучлаарай тэр чинь олон нийт нээлттэй уулзалт болж байгаа. Юу н шууд камера хасаад очоод бидсэн чинь тэр нэг их буруу юм байгаа юм уу? Би тэрийг бас би тэдний тэр хэмжээний айцтай болцсон байна л гэж бодсон л доо. Тэгээ айцтай бас яг үнэхээр тэднийг бас ингээ хэцүү байдалд оруулаад байдаг хүмүүс байдаг штэ. Шууд лайва асууж байгаа. Тэг ингээл амар юм асуугаал ингээл бүр үнэхээр хаширцсан. Тэгэл нүдүүлээл хаширцсан. Тэгэхээр нөгөө бас залуучууд чинь тийм юм байхгүй шүү гэдгийг хэлээ. Тэгээд бас ингээд бид нар аль үедээ л хүндэлтэй хандна. Бид нар залуучууд гээд одоо тий хүндлэхгүй гэсэн юм бол байхгүй. Бид нар дээд үеэ хүндлэн эмээ өвөөнөр ах эгч нарыгаа бас тодорхой хэмжээний тэр чинь нэр нөлөө бүхий гişүүд сайдсан тий тэр хүмүүс аа бид нар тэндээ очиод сайн байна уу сайн тий ажлыг чинь дэмжиж байгаа бол дэмжиж байгаа эн чинь буруу бол буруу эн чинь хүн ясаар хоорондоо тий албан тушаалтан иргэн хоёр тий одоо бидний өмнөөс шийдвэр гаргаж байгаа тэр хүмүүсийн өмнөөс бид нар гоё харьцаал яриад явлаа мэдэхгүй байна ахын дүү яхан наадгаж мэдэхгүй байна гэхдээ би судлаа тий эсвэл дараа нь та нарт дахиад хариу өгье ийм энгийн л баймаар байна ер нь бол хүн хүнтэйгээ ойлголцох хэцүү биш шүү дээ тий
бид нар шинжилгээ ухааны хэлээр яриаггүй те бид нар математик хэлээр яриаггүй хүн үетэйгээ монгол хэлээр ярьж байгаа тохиолдолд ойлголцохгүй хоорондоо зөрчилдөөд те эсвэл нэг нэгэндээ буруу сэтгэл үлдээгээд магадгүй уйлдсан 3 ийм зүгээр л 3 залуу хүн нь айдастай болоо хоцорж гинэ гэдэг чи өөрөө нийгэм аягүй ухралттай байна гэсэн л үг. Хэрвээ гуруулаа навшруу гэвэл одоо ингэж болно шүү дээ. Яна миний гар чичирж ийн хараа. Яа би бүр айлан галчиж. Хэрвээ бид 3 навшруу гэсэн бол өчтөр тэр хүмүүс олон нийтэд уулзалт хийж байхдаа эсрэг намаа яаж ярьж байсан бид нар сонссон уу? Юу ярьж байсныг бид нар сонссон. Окей, тэрийг энэ камер урд ярьж болох уу? Энэ манай камер те хамгаалагч гарч ирж манай камерыг унтрахгүй шүү дээ. Болох уу? Болно. Гэтэ бид нар тийм хогийн замыг сонгохгүйгээр ярьж болоод ахад тэр хүмүүст ч гэсэндээ ямар нэгэн 3 4 шат амжлаггүйгээр гарч ирээд бас ийм байна те бас чи сүүлийн үед айгүй их дайраад ийна. Үгүй ахын дүү тийм бишээ. Эсвэл те үгүй таагуур айгүй их айгаас сүрчгэнсэн байна. Тэ айгуу сүртэй болоогүй штэ. Тэгвэл хэлчихлээ тэгвэл бид гурав сүрчгэнсэн юм гэдэг оюун ухааны орон зай бидэрт байгаа штэ. Одоо жишээ нь тэгж болж штэ. Ахын дүү энэ хамгаалагч нар ингэчжээ, ёс зүйн гаргажээ уушлаарай ч юм уу тий. Тэгэл болоо штэ. Тэр яг тэр хамгаалагч нар ч бас ингээл ажиллаа хийж байгаа штэ. Ажиллаа хийж байгаа. Тэнгүүдээ ингээл тий. Гол нь тэд нар ингээд бүр хамгийн nice үдрээ инегээл тий. Инээчл гараа ирчээ, гарчаа, гараад ирээ. Тинчээ хүмүүс харж байгаа болохоор нэг юм манж байдаг даа худлаа гарууд инээснэ те. Эхлээд амар ингэж юм гиснэнгүүт нь те. Хөөе надад бичиг хүрөө яагаад байгаа энэ тэргээ өөдсөн жоохон реакцлчингот гарьяа. Энийг аймаа гараа ярьч. Яагаад та нар яагаад уурлаад байгаа? Окей. Ёо юу надад эхлээд би ингээ жоохон ингээ жоохон эвгүүлсэн л та. Гэхдээ сүүлрөө би энэгээр нэх олны анхаарлын төвд орох гот ч юм уу те пост бичээгүй. Зүгээр л бодит нөхцөл байдал ийм байна гэдэг би сэтгүүлч агш нараас асууж бичсэн. Тэрнээс би нэг амар анхаарлын төвд орохгүй те бас ингээ зөв буруугаа дэнслүүлэх гэж асуусан. Тэрнээс би амар ингээл тэгээ би өнөөдөр өглөө босч ирээд ингээ ботсон чи юу вэ? Кино юм уу? Контентийн хэсэг юм уу? Тэгж санагцсан. Одоо тэгээд өнөөдөр ч гэсэн гуруулаа илүү ёс зүйтэй бай, тэ? Би ч гэсэн ингээд сэтгэл хөдлөлт автахгүйгээр 50 асуу, ийм учиртай юм шүү. Бид нар тэ үнэхээр сонгогчдод нэр дэвшигчдийг таниулж байгаа, мөрөг төлбөрийг нь бодиттой эсхийг судалж байгаа юм шүү. Бас дараагийн 4 жил бид нар яг энэ намын ч мөрөг төлбөрийг бариад мэдээ материалаа бэлдээд явах юм шүү гэдгийг ойлгуулъя. Илүү nice бай. Тэ? Бид нар буруу юм ямар ч үсэн хийгээгүй юм бэлээ. Тэгээд дээрэс нь хэлэхэд бид нар бол одоо юу гэдэг бидэртэй одоо бид нар бүгдэнд нь нээлттэй тий одоо ялангуяа манайх одоо энд ингээд ийм уулзалт хийгээд явж байна ирээд биднээс асуугаач гэдэг хандлагыг бас ингээд хүсэж байна тий нэг амар хараас нөгөө тэр нөгөө юу яасан шүү дээ одоо бас ингээд нэг наагийн Батганшаар Бат найрамдал Монгол ардын намаас Чингэлтэй дүүргийн 10 дугаар төрхөний Чингэлтэй сквадрын өргөт тэнгүүд одоо тэр хүний хандлага бас аягүй гоё байхгүй юу яасан гэхээр та яа манай намайг жоохон ингээл энийг ингээд байгаа юм шүү дэргэж мэгэл тоглоомжгламаар хэлээл те яг хөө бид нар тэгж одоо нийгэмд харагдчих болно яагаад гэвэл бид нар чинь эрх барьсан намаа л шүмжлэн штэ хамаагүй 8 жил эрх барьсан намаа л шүмжлэн штэ тэрнээс бол бид нар ман муухай гэдэг юм биш бид нар зүгээр үнэхээр болохгүй юмнуудыг л хэлсэн штэ тэгээд та нар өөрсдөө муухай харагдаад байгаа бол тэр чинь та нарын л асуудал байхгүй юу бид нар арчлан намын ч гэсэн шүмжилсэн штэ арчлан намыг бид нар сүргүчин байж чадсан. Сайн сүргүчин байж чадсангүй та нар болооч арайч тий ингээд жоох учиртай бай гэ тий хүн намыг ч гэсэн бид нэр шүүмжилсэн. Тэгээ өөр одоохонд юм хийгээгүй намуудыг бид нар шүүмжлээж яахын шүүмжлэгч юм байхгүй. Гэхдээ бид нар оролцоотой байх үднээс одоо тий иргэний зориг ногоо ном болон босод одоо оюун гэрэл сайд асны дэвшиж байгаа ном тий тэднийг ярина штэ. Тэгээ манай томчуудаас асууя нэвтрүүл ардын намаас журсан, арц намаас журсан, ногоо намаас журсан, хүн намаас орооч гэсэн өөртөө холбогдоогүй. Тэгээд тэр тоолуудаа баг 50 өөрөө өөрснийгаа муухай харагдвал. Харин тэнгүүд нөгөө нэг одоо жишээ нь ингээд би нэг юм гайхаад байгаа хгүй. Одоо би энийг бүр зорин хэлчихье заяа. Өнгөрсөн 8 жил Монгол ардын нам засаг барьсан уу үнэн. Тэнгүүд одоо эдгээр юу гэдэг юм гэхээр өнгөрсөн 30 жилийн балгийг ингээд өнөөдөр сүхэж гаргаж ирэхээ оролдож штэ. Тэгвэл Баска өнөөдөр 28 наснда ямар амьдрах би 20-с 28 наснда хэрхэн хөдөлмөрлсөн юу сурсан мэдснээс миний өнөөдрийн амьдрал хамаарж байгаа зү. Тэгвэл би юу гэх юм? Намайг төрж явахад аав ээжээр олигтойгоо мөнгө олцсон байсан бол би өнөөдөр ингэж амьдрахгүй гэж ярих юм уу? Яагаад ийм сонин тэнгүүд ингээд одоо яах юм те хүн нам дээр очисноо дор чандаа гараад ир чи 4 жил юу хийсэн юм бэ те
Хаана вэ чиний амлсан юм чинь гэх юм уу те. Лайв хийгээд байх хч нар шүү. Өөдөөс нь те талаас илүү хувь нь ингээ манай зогсож байхад бид нар өнөөдөр дор чандыг манах юм уу те. Эсвэл арчилсан намын 11 гишүүн дээр очио те. Хөөе сүрэг хүчнээ хийгээч хулгаач нараа ардын нам тэнцээ хулгаа игээд ин гэхдээ яах вэ бид нар муухай харагдах гад ин хөөе арчилсан намынхаа гараад ирээ гэх юм уу те. Ингээд олон нийт яг үнийг хинээс юу хүсэх наантай цаантай байхаа өөрсдөө ойлгохгүй байгаа нь улс төрийн намуудад сул тал болоод бид нар өөрсдөө олзлогдоод окогийн хэлгээр бид нар өөрөө өөрсдийгөө тэгээдэж унгаагаад байна. Яг энэ хитгэн хоногт те чих тавиад хин нь хинбэ хин ямар хандлагатай вэ хин нь ямар хөрөнгө оруулахыг мэдүүлэхтэй вэ хин юу ярьж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид долоо одоо юу ардын бат юм уу? Юу нэ нэг бүгдийг гаргаж харуулж өг. Өөрсдөө батлах гад уучлаарай. Яг одоо энийг бичих ч гэсэн тогны мөнгө гүйж байгаа ядарч ийн. Гэтэ бид нар зүгээр үнд зүйлээрээ нэгцэн юм бол байгаа. Тэр нь одоо жишээ миний хувьд одоо чиний үгтэй үнэхээр их хорондоо сайхан амьдрмаар штэ тий. Ингээ гадаад амьдрахаар штэ үнэхээр Монгол улс найз нүгүүд гэр бүлээ сандаг байхгүй ичнэн гадаад гоё байгаа ч гэсэн те нэг баска хаана өнөөдөр мань танаа тонтно шүү яваад очдөг тийм найз нүхтийн харилцаа үүсдэггүй маа тэрийг Монголдоо л мэдэрдэг болохоор л бид нар ингэж дуурайд байгаа юм би ингэж дуурайд байгаа энэ нэг ах ич нараа битгий ингээ те нэг хэдэн бацаанууд ч юм уу бид нэрээ 30 хүрж байгаа нэгдүгээрт чи яаж аа хоёрдугаарт бол бид нар юмыг нэг айл болох ингээд академик те талаас нь логикал талаас нь хүний сайхан сэтгэл талаас нь бүх юмнууд ингээ хардаг, эргцүүлж боддог. Бидний нэрэл бид нар ийм өөрсдийн маань хүн чанар муудаж байгаа юм болов уу гэж бас ингээ өөрөө өөрснөөр байнга тунгаадаг тийм хүмүүс байгаа. Бид нар тэгээд бас та нартай муудадах ямар шаардлагагүй бид нэр ингээд нэг юм л амьдарч байгаа. Тэгээ бид нарыг битгий бас ингээд шүмжлээл та уурлаал загнаал орж ирэл тэдний нэг гоё юм шиг бай зүгээр бүх юм л шүмжлэл сэтгхүүгээр ханд те бид нар болохгүй бол бид нар болохгүй юм гэсэн одоо те эрэг зөв комментиг бол бүр аягүй сайн тусгаж авдсан шүү дээ. Баярлаа ойлголоо танд хэлэх санал байна уу та байсан бол яаж хийх байсан болоо гэх те. Тэгэхгүй нэг хитэн мэдрэл балан авгаанаар ороод ирэхээр чи бид нар яаж хүлээж авах юм тийм үстэй. Шууд хараад байгаа байхгүй тий. Троллуудын комментиг уншдагчгүй байгаа шүү. Та нар битгий тэгэж цаг заваа зарцуулаарай. Тэд нар чинь цаг заваа зарцуулж ч юм. Тийм гэхдээ яг хөө тэгэл та нар яг одоо тэгэхээр жишээ нь ийм биш үү. Нэг л жишээ татъя заяа. Одоо тийч ингээд троллууд буюу ороо харахаар ямар ч итгэхгүй лог тайгууд коммент бичиж байгаа штэ. Хөөе бид нар тэрийг ингээ уншингуудаа ингээд жоохон бухимдаж болно штэ тий. Хин өнөөдөр яхан минь гिचим минь гэдэг үг уншихыг хүсэх юм бэ те өөрөө хийсэн юмны хөдөлмөрөө зараа хийсэн юмнууд. Гэтэ өнөөдөр яг үнийг хэлэхэд хэрж байгаа институт нь хамгийн том трол багтаа байгаа юу гэвэл үнэн нь үгүй үнэн шүү дээ. Эхний подкастын эхний дугаараар трол орсон байгаа шүү. Сонсцгоорой. Хүсэж байна. Троллтэйс ярилцлага байгаа. Тэгээд одоо нөгөө тролл хийж байгаа хүмүүсийг бас буруудахгүй аргагүй гэдэг нь үнэлдэ яад бол өнөөдөр яг бид нар нийгмийн сайхан болгоё гэдэг чинь нийгмийн сайхан болгох чинь маргааш ингээл болчих асуудал биш 4 жилтэй нэг засаглал 2 засаглалын дараах ингээ асуудал ахгүй юм чинь урт хугацаанд байж болно. Тэгэхээр нөгөө өнөөдөр юу гэх юм те хоногийн хоолны мөнгө хэрэгтэй байгаа хүн өнөөдөр тэр ажлыг хийгээд цалингаа авахгүй зүгээр тэднэрт ийм ажлын байрыг бий болгож ингэж одоо мөнгө бохир тоглоомыг одоо бий болгож байгаа тэр улс төрийн намууд те арчилсан нам ч гэсэн трол байгаа. Тэр бол байгаа. Гэхдээ хамгийн том трол тэр хийн Монгол артын нам байхгүй гэж харж байгаа. Яг бол тэдний трол бүр арай хитрхи их байгаа. Яг үнэн ярингуудаа нөөд ч арчилсан намын өмөрлөө гэлээ. Гэхдээ ингээл зүгээр л ингээл те уншилтан заяа мэдээний уншилтан 122 байгаа байхгүй. Коммент нь 395 байгаа байхгүй. Окей энэ чинь харцдаг штэ шууд харцдаг шүү. Та нар яаж уншичаа коммент чи шүү. Гэхдээ бас ингээд ийм тэнэг юм үсээд яриа сууж байгаа нь амар өвдөлттэй байхгүй. Тэгээ ардын намаа. Үгүй чи айлч нам тариалахгүй амьдрах боломж энэ оронд байгаа юм. Хүн улс төрийн сонголтоо хийж болно үстэй тий. Хайшин тэгээ бүх намаас тусдаа бид долоо хайшин эндээ амьдрах юм уу? Ийм сонин нөхцөл байдал үүсчээд байгаа нь өөрөө айгүй буруу байна гэдгийг бид нэр эрүүл харуулах ханаар ойлгох хэрэгтэй наа. Талцах тусам, нэгийг хардаж сэрдэх тусам ив найрамдалгүй байх тусам хинд ашигтай юм бэ? Энэ дундуур чи хулгайш нохоо шиг өвчдөг хүмүүс зөндөө байгаа. Тэд нар л ашигтай шүү дээ. Монголчууд хоорондоо муудаад яах юм бэ? Эцээцд энэ сонгуул хийгээд байгаа чинь энэ парламент сонгоод байгаа чинь тий үндсэн хөлдөө нэмэлт өөрчлөлт хийгээд байгаа чинь энэ улсыг хөгжил твшилтэй болох сайн сайхан арга зам хайгаад байгаа зү. Энийг хамгийн ингээд гол цэг нь болгоод тэрнээсээ салаалуулж ирүүл саруулах ухаанаар бодно гэхээс өнөөдөр баасан дэлгэр идэх хүн айл намд ажиллаж байгаа юм уу? Хинээс мөнгө авч байгааг хайх нь хэний ч амьдралд ачаал бүтэлтэй биш шүү дээ. Бид нар нөгөө ийм одоо уртах юм уу л харахгүй
одоо ирээдүгөө харахгүйгээр дандаа өнгөрснөө харж ярьдаг болсон байлаа. Нийтээрээ ингээл ховж яриад тэр тэгжсэн мэт энэ гэжсэн мэт гэдэг нөгөө бид нар юм ховж ивэрэ уучсаар агаад энэ бас сэтгүүлцэн одоо үүрэг ч гэсэн одоо муу байсан бол нөлөөлж байгаа тэрийг бол үгүйсэхгүй ойлал оролцогч талуудын асуудлууд байгаа. Гэхдээ хэдүүлээ одоо асуудал ярьж хахаар шийдлэр яа тий гаргалгаагаа ярья. Тэгээд бас миний бас нэг уриалмаар байгаа зүйл нь трол хийж үнэхээр хөлсөөр ажиллаж байгаа хүмүүсээ ёс зүйтэй байгаа чи. Өнөөдөр энэ сошиал орчин чинь хүүхдүүд байгаа, бидний дүүнер байгаа тий бид нар нэг ч хараал хэлдэггүй. Сая яг энэ подкастын дундуур та нарын бичдэг имийг л жишээ болгож хэллээ тий. Тэгэхээр үнэхээр та нарт дээрээс ч агуулга өгч байгаа. Ингээ энийг копи паст хий гэж байгаа. Тэрийг бол ойлгож байгаа. Тэгтээ та нар тэр хараалын хэдэн үгээ аваад биччихээ. Хүүхдүүд уншдаг шүү. Тэр агуулга чи яг үнэхээр тэгээд унших хүмүүс нь уншина нэз тий. Хүүхдүүд уншиж хахад битий тэгээч. Өөрийн чинь өөр хүүхэд уншиж байгаа. Ах トゥ унаар үзэж байгаа. Тэгээ ихэнх трол хайгууд бодит хайг болдог нь үнэн шүү дээ. Бодит хайг болцсон. Та нар профайлаа локлсон ч гэсэн хизээ нэг өдөр гаргана шүү. Тэр комментүүдийг чи гаргаж ирнэ шүү. За тэгээ сонгуул дуусна амьдрал үргэлжлэн хэдүүлээ эрүүл саруулах ухаантай байцгаая. Бид гурав мөрийн хөтөлбөрийн мөрөөрөө одоо яг хаавал дүүрэгт тий яг тэр тойрогт нэр дэвч байгаа хүмүүсээс асуухаар гарах гэж байна. Тэгээд бас тэнцээ ямар шүү юу болсон ямар процесс болсноо дахиад ингээд ярина. Тэгээд тийм ер нь бол өдөр болгон оройн ийм подкаст хийгээ яриад. Бид нар бол энийг влог болгох хүсэлтэй байхгүй өдрийнхөө юмнуудыг тэдаанч нөгөө манай оператор хүрэхгүй байгаа. Тэг би хийхээр гачин л юм та нар үзэхгүй байх та. Тэгэхээр нөгөө бид нарт хэрвээ үнэхээр ингээ хамт ингээ гой сайн дурын ажил хийж байгаа залуучууд камер те юм дээр суучж байвал холбогдоорой. Бас тийм те. Тэгэд аим хүн хүрээтрүүлээ. За хин ч ирэхгүй байл яг уу. За баярлаа баяртай. За баярлаа баяртай. Баяртай. За